хэн нэгэн таныг шоглох, доромжлох маягаар өгөөдвөл зүгээр хүлээж авахын оронд өгөөдлөөр нь хариулах арга зааж өгье. Магтаал болгоод эргүүл. Өгөөдлийг нь үнэхээр магтаж байгаа юм шиг байдлаар хүлээгээд авчих. Жишээ нь өнөөдөр чи ямар амар ухаантай болсон юм бэ гэвэл та хүртэл анзаарсан юм уу? Би энийг чинь магтаал гэж ойлголоо шүү за гэж хариулчих. Нэг юм цоглог юм ич хүчтэй дуулаагаар. Ингүүл сөрөг өгөн гайс ил болоо та өөрөө сөрөг хариу өгөхгүйгээр хохирлог гарчиж байгаа. Хоёрдугаарт нь буцаах. Өгөөдлийг нь асуулт болгоод буцаа. Буцаагаад өөрлөө нь явуул. Өнөөдөр чи ямар амар ухаантай болсон юм бэ гэвэл миний ухаан яах вэ? Та яагаад юу ч хэлэхгүй суугаад байна? Ингээ буцаа. Ингүүл өөрийгөө ухамсарлаад ерөн цаашдаа ийм байдлаар таныг оролдохоос зайлсхийдэг болно. Гуравдугаарт нь илүү хурц өгөөдлийг хэрэгэл. Энэ бол хэлсэн үгийг нь илүү хурц байдлаар шийдэх. Жишээ нь өнөөдөр чи ямар амар ухаантай болсон юм бэ гэвэл үгүй ядаж нэгдэн ч гэсэн тэгж харагдаж байгаа бол сайн л байна да. Гэх нэг юм хэг ёг юм шиг байдлаар тий. Ингүүл ижил өгөөдлөөр гэхдээ илүү тодорхой шугам татаад өөрийгөө хамгаалж сурч байгаа.